Инжерлэж дархлагдсан нутагтай тархсан маань дэдэлё. Эрдэмтэн мэрэгд онгод буцсан авьяаснуудаараа махрё. Төрдөн дурсгалтай баатар гавьят алдарт нуудан хүндэлё. Төмөндэн буянтай тархт нутгийнхнаа махтё. Авцаг хайрхан уулан сүмбэртэндэх шиндэглэгтэй 10 тал нутгын хүнтэйгэн бурхны 10 юм 10 хэрмэрн ижилтэйгэн модмын хурдтай алтан таларшгон газартан эрдэнсийн урдтай юм хүн зонон нандертан зоонослог идтэй хүч чадлан ухаандан багтан ядах идтэй юм авцаг хайрхны нөмөрт авцаг хайрхан 10 тал 10 хэрмэр онгийн гол их булаг хүрэмтгэл үлцэт өгөөмөр хараацай оюн хайрхан энэ сонсоход огшиж хөөрмөр сайхан нутаг Өвөрхангай аймгийн Зүрхэн тушаа оршин буйн уучнаар Сайн Оюн аймгийн аг үйцэн вангийн хошууны гал голомт хөдгөөгийн тархт сум билээ. Зүүн жилийнхэн баялаг түүхийн хуудсыг зузаатхан шин түүхийн эхлэлийг тавьж буй тархт сумын алж ажил хичээнгүй арт түмэн үлзий буйнтай энэ л нутагта үе дамжин аж төрж цуцсан удам талд идэших мал сүрэгшгээ ариун иссэн ариг шигэ өрнүүн их хэмжилтаар түүхт 100 жилээ угтаж байна. Ав хайрхан шүтэнтэй арслан бандын удамтай 10 хэрийн хурдтай тархт нутгийн зон олон та бүхэндээ тархт нутгийн иргэдийн төлөөлөгчдийн нэрийн өмнөөс олон хуваасаа түүх 100 жилийн он баярын мэндийг өргөн төвшүүлье. Төрлөг нутгийнхаа түүхийг бүтээлсэн та бүхэндээ 100 жилийн баярын мэндийг хүргье. Өнөөгийн тархт сум туяа 10 тал хүрэмт урт их булаг алтан тал гэсэн 6 багтай бөгөөд иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамгын газар ерөнхий боловсролын сургууль сургуулийн өмнөх боловсролын байгууллага эрүүл мэндийн төв соёлын төв гэсэн төсөвт 6 байгууллага 1043 өрхийн 3261 амд төрийн үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдөр тархт сум интернетэд бүрэн холбогдож харилцаа холбоо банк, худалдаа үйлчилгээ, тээвэр, боловсрол, эрүүл мэнд, жижиг дунд үйлдвэрлэлгээд бүхий салбарыг хөгжүүлж хүн зон нь авцаг хайрхны хам бэлд хөрөмт холынхон хөвөөнд тархт сайхан нутагта таавара жаргалтай дэлгэр амьдран сууна. Сумын төвдөө 172 өрхийн 421 хүн ам оршин суудаг. Тархт сум нийслэл Улаанбаатар хотоос баруун урд хэсэгт 465 км, аймгийн төв 10 хэрээс 35 км-ийн зайтай оршдог билээ. Манайхны ах トゥ угийн тэн олон 30-д байдаг штэ. Тэр чинь нэ тархт сум байгуулагдаад сумуудыг хуваажил одоо шинээр л сум байгуулж дастаж ард түмнээ тэгжсэн шиг байлээ харьяалуулж ирсэн шиг байгаа. Тэгээд манайхны хоошоо нүүгээд 10 тал руу орцсон нь тархт суманд харьяалгадаад нүүж гарч чадаагүй 30 суманд харьяалгацсан гэлээ. Тэгээд дастаа тэгээд нүүлгэлгүй тэгээд авцсан. Тэгэж ярьдаг байсан. Түүхийн хуудсыг сөхвөл Өвөрхангай аймгийн тархт сум нь эртний түүх туламжлалтай Сайн Оюн хаан аймгийн Эрдэнэ үйцэн бангийн хошуу, хожмын Цэцэрлэг Мандал аймгийн 10 хэрийн хошууныхны нутгийн төв байлаа. Сайн Оюн хаан аймгийн одоогийн Архангай, Өвөрхангай, Баянгор, Зохон, Булган, Өмнөгов аймгийн нутгийг хамарсан 22 хошуутай байсны нэг нь аг үйцэн бангийн хошуу бөгөөд энэ хошуу нь өнөөгийн тархт, зүүн баян улаан, 10 хэр, Баянгол, Төгөр сумдыг хамарч байжээ. За монголчууд 1540 оны үеэс бол анхны 7 хошуу байгуулад ингээд 7 хошуунаас нь салбарлаж явсараад Богдхант Монгол Улсын үед бол 132 хошуу болсон. За энэ хошуунуудын одоо нэлээд том дорх эхний одоо 5 дорх нэг хошуу бол Үйцэн бангийн хошуу байгаа. Энэ 1707 онд анх
4 сумтаагаар байгуулагдсан. Тухайн үед 4 сумтай байгуулагдана гэдэг бол их том хошууны нэг гэсэн үг. 1707 оны Улагчингахай жил сайн ноён хан Шамбын утхан хүү тэргүүн зэрэгт гавж Цэрэндашид хошуу таслан өгч Үйзэн вангийн хошууг байгуулсан түүхтэй. Энэ хошууг Шамбын утхан хүү Цэрэндаш гүнээс ахуулаад хамгийн сүүлчийн хошуу ноён Батөчрийг хүртэл 14 ноён угсаа залган сууж байлаа. Хошуу ноёдын үе улиран барьж тэрийн үйл хэрэг явуулж байсан хошуу ноёны тамга саяхныг хүртэл түүхийн гэрч болон сумын засаг даргын тамгын газарт хадгалагдж байлаа. Ингээ 1707 онд хошуу тасалж өгсөн Үйзэн вангийн хошууны яг энэ үед бол Манжийн захиргаанаас 37 хошуудад тамга олгосон. Энэ тамган дээр бол одоо нөгөө зүг зэгээр заасан нэртэй ийм тамга олгож байсан. Энэ тамга бол одоо ерөөсөө энэ хошуу ноён мөн засаг төрийн одоо хамгийн дэд эрх мэдэл бүхий хүн гэдэг эрхийг олгож байсан. Анхны одоо Манжаас олсон 37 ноёны нэгэнд бол Үйзэн ван ордог. Энэ бол одоо барын суурьтай мөнгөн дээр сэлсэн одоо тухайн үеийн Үйзэн вангийн хошууг одоо халахын омар замын баруун дунд гарын зүүн этгээдийн гэсэн нэртэйгээр тамга олгож байсан. Энэ тамгуудыг одоо 1911 онд хурааж аваад Богдын засгийн газраас сайн ноён хан аймгийн Үйзэн ван нэгэн хошуу гэсэн тамга олгож байсан. 1923-аас 1924 оны заагаар хуучин төрийн байгууллагуудыг арчилсан сонгуулийн үндсэн дээр өөрчлөн байгуулахад сайн ноён аймгийн аг Үйзэн вангийн хошууг Цэцэрлэг мандал аймгийн Арвай хээрийн хошуу гэж нэрлэн 18 сумтай шинжилэн байгуулсны төвийн гол сум нь Тархт сум болж анх одоогийн Туяабагийн Тархтын гол дээр байгуулагдсан түүхтэй. Нэгдэл манай одоо Тархт сум гэд байрлаж байгаа нэгдэл чи хөрөмтийн нэгдэл гэж байсан шүү дээ. Тэн чи нэгдлээ уган энэ мазарт одоо малчин төрчийн нэгдэл гэж байсан. Ганц хоёрхан хүнтэй. Тэгээ тэр нэгдэл маань хоошоо явсан байсан юм уу. Тэгээд шинэ нэгдэлгээ чим байгуулагдаад тэр хөрөмт сумандаар байрлаад тэгээ хөрөмтийн нэгдэл нэртэй байсан байхгүй юу. Тархт сум ч хуучин дээрээ тархт тавирэл байсан. Тэгээд тэр хооронд л тийм давтан буулгалт явагдаад л тэгээд дэлгэрэх сумтай нийлээд тэгээд байж ил амтан хүн эгүүлэг зэгүүлэг их тавьсан бах ширэгдэл мэрэгдэл ихтэй байна гэд. Тэгээд тэгэхээр наваачаа дэлгэрэх сумдараас нь хөрөмтийн нэгдэл дээр аваачаа тавьчихгүй юу тархтыг. Тэнд Тархт сум гэж байгуулж нэрийн энд байсан сумыг чи зээлдээл тэнд аваачаа тавьчихсан байхгүй юу. Тэгээ Тархт ч одоо мод чулуунтай ойрхон тэндээс хөдлөхгүй нэгдэн гээчимгэн нэгдэлч гэж яригддаг байсан. Газар нутгийн хувьд бол их сайхан бэлчээртэй бэлчээр. Их сайхан хонь адууны сайхан нарийн өв сургадаг. Хожир мараатай урсгал устай таан хүмүүлтэй малын тарга их сайн хүч авдаг. Малын тарга хүч сайн авдаг. Тийм нутаг. Тийм учраас Тархт гэж нэрлсэн байхгүй юу? Сум байгуулагчдаа 10 гэрийг 10 гэж нэрлэн 140 өрх 14 арвантай 2000 гаруй хүн амтай байжээ. Тархт сумыг 1951 онд хөрөмтийн голд одоогийн Тархт сумын төв шилжүүлэн байршуулсан байдаг. 1992 онд арчилсан шинэ үндсэн хуулийн зохион байгуулалтаар Тархт сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааг засаг даргын тамгын газар болгон Туяа, Арвайн тал, Хөрөмт, Үлзийд, Урт, Их булаг, Алтан тал гэсэн засаг захиргааны 7 багтай болгон зохион байгуулжээ. 2000 онд Үлзийд багийг Хөрөмт багтай нэгтгэсэн байна. Үйдэн засгийн хошууныхны амьдралын гол хэрэгсэн 5 хошуу мал байсан бөгөөд одоо ч энэ хэв маяг хэвээрээ уламжлагдсан иржээ. 1918 оны тоо бүртгэлээр Үйзэн вангийн хошуу 3300 өрхтэй, 13145 хүн амтай, 46832 толгой малтай байсан нь Монгол улсын 130 хошууны хамгийн олон малтай нь байжээ. Өнөөдөр Тархт сумын амьдралын гол их усүр нь 5 хошуу мал байсаар байгаа бөгөөд 2023 оны байдлаар 248,287 мянган толгой малтайгаас 88 тэмээ, 16,225 адуу,
8714 өхөр, 133684 хонь, 89576 ямаа тоолуулаад байна. Тархит сум нь 339.5 га газар нутгийг хамардаг бөгөөд үүнээс бэлчээрийн газар 310,125.7 га талбайг эзэлдэг. 25 жил мал малж байна. Авж шүтдэг энэ урд хайрхнаа төвшөөл тэгэл маллаа нүгрэлэх бахархаж явдаг. Нутагта эрүүл сарвал сайхан өсөж байж байгаагаар. Манай их чинь тархт сумын анхны мянгат шүү дээ. Тэр чинь хэдэн онд мянгат байгаа? Тархт сум гэдэг чинь уг нь өргөнд уудам өвөрхөн аймагт тойрсон бүхэл бүтэн тойрсон нутагтай их өргөн уудам нутагтай өргөн уудам ард түмэнтэй сайн малчин олонтой янзын улсын сайн аймагын сумын авраг малчтай олонтой ер нь их мундаг том сум шүү дээ. Мянгат шалгаруулна гэж байгааг нэгэж тооныхонд ярьж явахгүй юу? Тэгээд юу байдг ич мэддэггүй л байлаа. Гэхдээ 1029 малаар танайх одоо өвгнийх мянгат боллоо шүү дээ гэд линк хийж яахгүй юу? Тийм л юм бодчихлаа. Онто юу ч боддоггүй байлаа. Манай энэ голынхан ерөөсөө их мундаг багцуу залуучуудыг ерөөсөө тэгж вэ? Морио тавьж вэ? Идүүлж вэ? Хонь болон сайн хариулахтай бити дурангаар хариул ерөөсөө ийм л үг захидаг байсан. Тархт сумд ч одоо 4000 төрсөн. 700 гэж тэгээ 900 гарыг чөрөхтэй байлуу гэж хэлв. Тэгээ 4 айлал мянгат тулсан. Улс орон даяар нэгдэлжих хөдөлгөөн өрнөж эхэлсэн он жилүүд буюу 1950-аад онд тархит сумын харьяат улсын сайн малчин доржийн санаачилгаар тархит сумын хөдөлмөр нэгдэл байгуулагдаж байжээ. Хөдөлмөр нэгдэл нь анх 13 өрх 1338 толгой малтайгаар байгуулагдсан бөгөөд аж ахуйн зохион байгуулалтын талаар түргэн өссөн бэхжиж ажил үйлсээрээ тэргүүний аж ахуйн тоонд орж аймаг сумынхаа нэрийг улс орон даяараа алдаршуулж байлаа. Тархит сумын хөдөлмөр нэгдэл 1958-аас 1960 онд Монголын хоршуулсан аж ахуйнуудаас улсад ажиллаараа шалгарч 1-2 дугаар хоёрыг 3 удаа эзэн шагнагдж байсан төдийгүй сум нэгдлийн хамт олонны дотроос ажил үйлсээрээ шалгарсан олон хүмүүс гавьяа шагналын эзэд болж байлаа. Улстай нэртэй тус нэгдийг 1958 онд хамтын нөхөрлийн найрамдын бэлэг тэмдэг болгож Монгол Болгарын нэрэмжит нэгдэл болгож байсан байна. Хөдөлмөр нэгдэл нь эд хөгжлийнхэн үедээ 4 бригадтай 300 гаруй малчин өрхтэй 55 мянган малтай 16 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй 1000 шахан га эргэлтийн талбайтай томоохон аж ахуй болжээ. Хөдөлмөр нэгдлийн дараагаар ориг, охин тогтох, дамтэн буруу, шовдөр нарын хүмүүс ажиллаж байлаа. Хөрөмтийн аршаан гэж тархит сумын сайхан халуун аршаан байлаа. Улаан хөрөнгөөр урсж байдаг. Надад байгахад тийм аршаан байсан. Аршааны чулуун саарл сэнгэрдүү чулуу, цагаан чулуутай тийм сайхан олон хүн олон иргэд олон малчид ирж аршаанд сууж ирж орж намар тойрсон олон одоо майхан гэр дүүрсэн тийм л их сайхан газар байлаа. Надад байгахад багасаа энчин өрөөсөн өссөн айл хондрын хойномл харуулж ирсэн 2-3 айлын цөөхөн хойнмалтай айл бол 3-4 айлын хойно нийлүүлээд 7-800 хойно болгоод хойномаа болгоод тэгээд хариулж явж байлаа. Тэгээд нийлээд өгшөнтэйгээ ингээд айлгэр болоод энэ өгшөн 10 доллартай би авчихсан айлгэр болоо. Тэгээд хавьлаа 10 жил хариулсан. Нэгдэлтэй үнэ өгшөн саажсан. Нэгдлийн 15 оны чинь 450 литр сүү сайхан норомтой. Манайх хизээний 450 литр сүүгээ саачаад илүү гаргачаад нөгөөж явчихна. Нөгөө дондоогоо буцаал нөгөө нэгдлийнх яагаад завуу тараагүй танах явчихтыг сүүгэд дуусгацсан биелүүлсэнгүй буцаал нөгөө л чинь. Тэгэл тийм 450 литр сүүгээ чинь дорн дуусгаал тавьчихна.
тархсан их гişиг үеийг их бүрдсэн. Би төрж эхлээд айлгэр болсон жилээ 12 үнэ заводын үнээс хаагаад тэгээд аймаг албаны эсэн 20 заавал нэгдлийн үнэ нь 15 байх ёстой гээд аймаг албаны эсэн 25 үнээс хаадаг байсан. 25 27 8 үнэ 2 юу нийлээд. Тэгээд банк завод үнээс хаагаад өөр жил заводын бас эдэм үрдэг тийм ажилтай байсан. Тэгээд манай хүүхдүүд чинь 2 насны зөрүүтэй 6 хүүхэд. Би чинь тэгэл зээлгэр хоёрын хооронд уйчаал хайрцан цуулгачаал 20 хэд үнэгээ саагаад гүүгээ саагаад тиймэрхүү л байсан та завууд чинь тэгэл өглөөний 4 оройны 4-т байнга үнэгээ сааж сүүгээ өгдөг. За манай өвгдээд одоо эцэг өвгд тэрнээ заатал буурай өвөө маань бүгд л энэ дэлгэрэх сум гэж яхад л малчин тэрнээс өмнө бол хувийн малтай тийм л суудаж байгаа. Тэгэл засаг дээр ягаал сум үүсэн байгуулахад 59 онд нэгдэлд орж тэр үед чинь зарим нэгдэлд орно гээл зарим нэгдэлд сайхий байдаг гэнгээл зарим нэгдэлд орохгүй гээл арай их хэдэн малтай тийм л суудна. Тэгээд нэг арай нэг барахтай хэдэн малтай дуртай тиймэрхүү л байдаг юм шиг л байдаг байсан. Тэгээд сүүлдээ бол ерөөсөө албан шалтгаан бүх улс нэгдэлд орсон. Уранга аймгийн нэгдэл дундын үйлдвэр анх 1960 онд байгуулагдсан бөгөөд 1966 онд Уянга Зүүн Баян улаан хужир цумдын нэгдлүүд нийлж одоогийн тархит сумын төв төвлөрч аймгийнхан бүх нэгдлүүдийг хамран үйлчлэх болж нэгдэл дундын үйлдвэр нь 1993 он гэхэд 7000 м3 мод зүсэх чадалтай 2 хөрөө араам, гуйлан бэлтгэх 4 хөрөө, 20 ажилтнтай бригад 1, 3.4 сая тонн километрийн ажил гүйцэтгэх хүчин чадалтай автомашины гараж, 447 мянган тонн километр ажил үйлчилгээ явуулдаг 14 трактортай байсан байна. Дизель цахилгаан станц 3 ажиллаж, жилдээ 719 мянга 12 кВт цахилгаан эрчим хүч гаргадаг байсан байна. Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригад жилдээ 4 сая төгрөгийн барилга угсралтын ажил хийж, 3 сая төгрөгийн орлоготой ажиллаж байсан байна. Мөн хүрэмтийн халуун аршааныг туршиглан нэгдэл дундын үйлдвэрийн амралтыг байгуулан жилдээ 650 хүн хүлээн авч амруулдаг байжээ. 1981 онд тархит сумын нэгдэл дундын үйлдвэрт банд ахлагчтай гавшхайт залуучуудын тээврийн бригадыг байгуулж бүгд найрат Монгол ард улсын баатар, Зөвлөлт холбоот улсын баатар сансрын нисгэгч Жүгдэр Дэмдийн гүр аргачааг нэрэмжит болгож байсан түүхтэй. Тархит сумын хөгжилд түүхэн үр гүйцэтгсэн нэгдэл дундын үйлдвэр нь 1992 онд ав хайрхан компани болж үйлдвэрлэл худалдаа, мал аж ахуй, авто тээврийн үйлчилгээ хийж байгаад 1997 онд хөгжлөгдсөн юм. 1968 оноос хойш нэгд нийгмийн модыг өөр дөөрөнд алдуулаад аамны өд очиад тэгээд одоо нэг 55 жил мал болж байна. Өвгдөөсөөс уламжлсан мал бодлогын арга барилаар хэдэн модоо эргүүлээд үдээ өөртөө ихтэй ерөөсөө. Одон байж олон юм шиг ашиг юм гарна. Чанар муутай малуудын хэдэн зууны дамжихгүй л ич алга болчмоор. Би модыг чанаргүй байх гэж тэр өөсөө нэг хичигдэг. Ямар сайдаа эрдэнэ 5 гушуумаа 5 эрдэнэ гэж яхав. Тэгээд энэ эрдэнэ дэргэдэл байж байвал хүн бодоод байна гэж боддоо шүү дээ би одоо. За би энэ утга төстөрсөө манай адууч байсан сод гэж хүн байсан. Би одоо ингээ 3 үе адуучаа. Та хэдэн он сэргээс ирэл яраа хэдэн оноос гэдэг. Авч давх адуугаа бол насаар алж ирсэн. Тэр насаар ерөөсөн тэр цацарч байдаг. авах адуугаа бол ерөөсөн тэгээд малж ирсэн. Сов адуу маллаа тэгэл яаж ирсэн. Адуу малныг тэгсэн бас нэг эр хүний хиймээрээ тэгэл унжидлэн эмнэг хангалтын сургана. За манай авчдад 68-69 онд цэргээ албаагаад 3 жил. Тэгээ ирээд нэг адуу малж эхэлсэн. Тэгээд адуугаа сайхан өсгөөд олон жил ер нь насаараа адуугаа хариулсан. 78 он 100 гүнээс 100 өнөг байжуулаад
сумын хошоо авраг гэж болж исэн юм байлаа. 79 онд бас 100 гүнээс 100 унаг байсан баха. Тэгээ батламжлж байд юм аа. Боож үлжсэн. Тэгээ аймаг авраг зөндөөл болж исэн. Олон жил. Тэгээ дүүн ням дэрж гэж одоо энэ бандны цэнхэрдэлтэй залуу энэ бас адууч ингээ гуруулаа нийлээд тэр ах トゥ гурав адууч ингээ чинь тэгэл энэ нутгатаа ер нь орон нутгатаа нэр хүндтэй насаараа адуу хариулж байсан. Манай аав ах トゥ гурав адуу молдог байсан. Ингээл энэ харацаа арих нь 10 өвөр ингээл харацаа арих 10 өврөөр ингээ адуу сайхан молдог байсан. Манай одоо 3 үе адуучингууд бид нэр одоо тэгээд тэрнээс хойш одоо тэгээд адуу молоос бол ингээ сайхан явцгааж байна. Олон болгоод ингээл байж байна. Дотроор энэ нутаг оронд үйлчилжсэн юм билээ. 1994 онд анхны Монгол улсын ураг хугуучдын тэмцээнд орж одоо Монгол улсын авраг уургач болсон байгаа. Бас аавын минь төрсөн дүү цоодлын эрентэйгээд ах маань бас одоо бас Монгол улсын бас авраг уургач болж байсан. Манай аав бол одоо малчин нутаг усандаа нэр хүндтэй бариач яс барьдаг тийм хүн байлаа. Бидний хүүхэд наснд их сайхан байсан, цаг тайван, чөлөөтэй, одоотой адил яаж бичиндх цаг малаа сайлаа сагаар идэ будагаа аваад ингээл их сайхан олуулаа, айл унар нь олуулаа, маланч олуул тэгээд сайхан байсан. Одоо тэгэл бидний санаагаа бол усаа орноо эргэж хөгжүүлж санаа тавьж энэ байгалаа хамгаалж байсан хэвээр бидний үеийн хийж тийм болгомоор санагддаг. Би та ирчихсэн одоо ч үр хөөхөй айл нэгтээ одоо бүгдд нь л өрөөлж тэр жижиг сум болж 100 жилийн тэмдэглэгт нь хувь нэмрээ оруулнаа л гэж бодож байна да. 1931 онд Тархит суманд мал эмнэлгийн салбар байгуулагдаж анхны эмчээр туламд орж, балдан доржноор ажиллаж байлаа. 1960 онд их эмчийн тасагтай болж, энэ үед 3 сумын дунд нэг их эмч ажиллаж байсан нь сумын анхны дээд мэргэжилтэй сэхэтнүүдийн нэг Бадар Цэрэн байв. Тэр үед чинь төлөвлөгөөт эдийн засгийн үе байсан. Тийм учраас амжилт сэргийлэх төлөвлөгөөг бол дээрээс өгчдөг. Хаагаараа тэрэндээ таарах энэ бэлбэмлээ дээрээс хаваалаад өгчдөг. Бид тэрийг одоо даваалан биелүүлэх ийм л өргөтэй ажиллаж исэн. Өөр нэг зорилго бол Балчтад зоомолны анхны мэрэгчийн эзэмшүүлнэ гэсэн их том зорилготой ажиллаж исэн. Тэгээд одоо хөдөөгөр их явна. Мартимянаад ингээд явдаг ийм байсан да. Тэр үед ч одоо тэгээд малчд малаасаа хариуцдаг тарга хүчтэй байсан юм. Малын өвчин их гараад байх нь гайгүй байдаг гэсэн шиг. 1966 онд аймгийн хэмжээнд сум дундын онцлог кабинет байгуулагдсны нэг нь Тархит сумд байгуулагдаж их эмчээр 1965 онд Үдээжихын дэд сургуулийг төгсөж ирсэн залуухан эмч ажиллах болсон Пүрвийн Чулуун байлаа. Түүнтэй хамт баг эмчээр Пүрд оржийн Цэрэн дулам ажиллаж байсан юм. Тэр үед Тархит сумын 600-аад малчин өрхийн 130-аад мянган малд мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байжээ. 133 мянган толгой малтай, 6 баригадтай энд бол мал эмнэлгийн бүх үйлчилгээ бол явагддаг байсан. Бид нар ч одоо нэг сумын хавар мал төлөлтөө үеэр хөдөө баригадууд чинь эмчилгээ дэжлийн цэгийн хажуугаар чинь соёлын цэг гэдэг байгуулад гарч чинь. Тэрэнд чи ерөөсөн сумнаас чинь онцлогын эмч нь гарна, баригадын эмч нь гарна. Тэгэл тэнцэж байгаа очиж уусмлаа найруулаад бүх юм нөгөө өвчтөе хоргонуудаа ишгнүүдээ ерөөсө ялгаад ялгах чинь. Тэгээ тэрийг өөрснөө гард дэмчилгээ. Манай улс зах зээлийн нийгэм шилжснээр мал эмнэлэг хувьд гарсны нэгэн адил Тархит сумын мал эмнэлэг мөн адил хувийн хвшлийн хэв маягаараа үйл ажиллагаа явуулж сумын малчин өрхийн 300 мянган орчим малд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Малын тоонд бус чанарт илүүтэй анхаарч элдвт халдварт өвчний эрсдээс хамгаалж цаг тухай бүрд нь вакцин хамруулах, угаалгах их зэрэгээр малчидтайгаа хамтран ажилласаар иржээ. Энэ 10 илд 1 грамаар хийдэм нэргүү гэдэг айлд ирчээл төлөв нь үзлэг хийгээл сэлийн дутагдал байна уу тэгэл бас
мал төлөв үеэр малчтаар бол тэгээд дуудлагаар мал эмнэлэгч хувьчлагдсан ерөнхийдөө тэгээд дуудлагаар ажиллана да. Одоо манайх тэгээд байна гээл дуудлага ирэх юм бол бид нар тэгээд эм тэрэг аваад малчны хотод очиж үйлчлдэг. За энэ одоо нүд ам нь нуухтаад ерөөсө сэлэний дутагдал байна л да. Тэр 1992 оны 8 дугаар сард Монгол улсын их хурлаас Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийг нэгж түүний удирдлагын тухай хууль батлагдсанаар хуучин бригадыг баг болгон шинжилэн зохион байгуулалтанд орж аймгийн ардын их хурлын тэргүүлэгчдийн 1992 оны 9 дугаар сарын 3-ны өдрийн 14 дугаар тогтоолоор Туяа, Арвантал, Хүрэмт, Үлзий, Урт, Их булаг, Алтан тал гэсэн засаг захиргааны 7 багтай болгон зохион байгуулж тэдгээрийн байршил, нэр, дугаар, багийн төвүүдийг анх тогтоожээ. Ийхүү багийн иргэдийн нийтийн хурлаас улбаалan сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 1992 онд иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгож бусад зохион байгуулалтын ажлууд хийгдсэн түүхтэй. Түүнчлэн 1992 оны 9 дугаар сарын 21-нд сумын иргэдийн төлөөлөгчдийн анх дугаар хурал 35 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн анхны орон тооны бус дараагаар Баатар, нарийн бичгийн дараагаар Цэгмэд, засаг дараагаар Амгалнар сонгогдсон ажиллаж байлаа. Тарагчууд та бид бүгдээрээ 100 жилийн түүхийг бүтээж ирэх шин зууны босгон дээр ирсэн байна. Энэ 100 жилийн түүхийг бүтээхэд малчид ард иргэд та нарын маань цаг наргүй хөдөлмөрийн үр дүн их байсан гэдгийг энэ тэмдэглэн хэлэхэд таатай байна. Ийхүү өнөөдрийн хүртэл 8 удаагийн иргэдийн төлөөлөгчдийн хурал байгуулагдсан. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг явуулж иржээ. Өнөөгийн тарагт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 2020 оны 10 дугаар сарын 30-нд анх дугаар хурлаа хурлдаж 21 төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дараагаар Одон Туяа, иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дараагаар Элбэг Жаргал, засаг дараагаар Нямдава 2020-23 онд ажиллаж байсан бол 2023 оноос Түмэн Нэмбэрэл томилогдсон ажиллаж байна. Өнөөдөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурал 21 төлөөлөгч, иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөл, иргэдийн төлөөлөгчдийн хурлын хороодын хуралдаан, баг бүрт багийн иргэдийн нийтийн хурал, нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Засаг даргын 5-ын газрын байгууллага нь 1992 онд ардын депутатуудын хурлын гүйцэтгэх хороо нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Одоогоор 21 оронтоотойгоор сумын 6 багийн 3358 хүнд төрийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Монголиа цахим төрийн үйлчилгээг тархи сумын засаг даргын тамгын газарт нэвтрүүлж эхэлснээр төрийн цахим үйлчилгээгээр иргэд 94 төрлийн лавлгаа тодорхойлолтоос гадна гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх захиалах, солих, нөхөн олгох, тээврийн хэрэгслийн төлбөр төлөх гэх мэт төрийн 39 байгууллагын 440 гаруй үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай авах бүрэн боломжтой болжээ. Сумын гадаад харилцааг хөгжүүлж туршлага судлах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх баггүй ажил санаачлан зохион байгуулсны нэг нь бүгд найрамдах Солонгос улсын Кунсан их сургуультай хамтран тархит сумын дунд сургуульд хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр зохион байгууллаа. Ухаалаг төлөвлөлт, оновчтой гүйцэтгэлийг хэрэгжүүлэгч төрийн байгууллага болохоор алсын хараагаа тодорхойлсон тархит сумын засаг даргын тамгын газар үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн зөв бодлого, зөв үйлдэл, зөв манлайллыг түүчэлэгч төрийн байгууллага болох эрхэм зорилгоо өмнө тавин урам зоригтойгоор ажиллаж байна. Тархит сумын эрүүл мэндийн төв 6 багийн 3000 гаруй хүнд шаардлага хангах үец орчин үеийн барилга байгууламжид 12 ор, 18 эмч ажилтнтайгаар үүнээс эрүүл мэндийн тэргүүний ажилтан 3, аймгийн ажил мэргэжлийн уралдаан тэргүүлсэн туршлагатай эмч мэргэжилтнүүд хүн ардтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Анх 1932 онд одоогийн Туяа багийн төвд орчин үеийн анхны эмнэлгийн эхлэл тавигдсанаас хойш өдгөө 92 жилийн түүхийг бичиж, үе шаттайгаар хөгжиж энэ цагтаа золгожээ. Сүүлийн жилүүдэд гадаад дотоод хамтын ажиллагааг идэвхжүүлсний үр дүнд дэлхийн эрүүл мэндийн байгууллага, дэлхийн зун, мянганы сорилын сан, доктортой амжиргаа 2 зэрэг төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллахын зэрэгцээ. Сум орон нутгийн дэмжлэг, иргэдийн хандив тусламжаар иргэдэд ээлтэй, таатай орчин бүрдүүлэн тусламж үйлчилгээний чанар хүр дэмжийг сайжруулж байна. Тархит сумын шин цагийн боловсролын суурийг 1940 онд 2 багш, 2 ажилтнтай
56 сурагчтай. Туяа бригадын төвд анхны бага сургууль байгуулагдсанаар тавигдсан гэж үздэг. Сургуулийн анхны захирлаар Ажиагийн цоодол багшаар Гомбын самдан нар тэмлэгдэн ажиллаж байсан байна. 1941-ээс 1970 онд Пунцогд орж Намхай, Цэндижөв, Самдан цоодол, Жамбал сүрэн, Цэдэн дамб, Цэрэнд орж нарын хүмүүс захирлаар ажиллаж байжээ. 1954-өөс 1955 оны хичээлийн жилд Туяавагийн сургуулиас одоогийн сургууль салбарлаж Хүрэнт холын хувьд суурьшсан байна. 1970-аас 71 оны хичээлийн жилээс 8 жилийн сургууль, 1994-өөс 95 оны хичээлийн жилд Монгол улсын ерхий сайд асан Бэлждийн Гиндингийн 10 жилийн сургууль болон өргөцсөн тус сургууль 2020 онд түүхт 80 жилийн ойтойгоо золгосон юм. 10 жилийн сургууль болсон үеийн захирлаар Баатар, Цоодол, Насан ханд, Жаргал сайхан, Мөнх насан, Ган хүлэг, Гундармаа, Хорлмаа нарын хүмүүс ажиллаж нийт 45 удаа төгсөлт хийсэн ариун түүхтэй сургууль билээ. Намайг багшилж явах үед 800-аас 1000 гаруй шавнартай 1000 гаруй сурагчтай том сургууль байсан. Тэгээд тэр сургуулийн пионерийн бүлэм гэдэг бол том байгууллага, тэрийг ганцхан пионер удирдагч анги удирсан багш нарын хамт ажилладаг. Тэгээд хүүхдүүд пионерүүд сурагчид нь өөрснөө сурагчдыг хүний намтай болгоход 40 чармаастай ажиллаж байгаад манай сургуулийн пионерийн байгууллага улсад 5 удаа төрүүлж аймагтаа дээгүүр баринд байнга ордог. Тийм ч учраас манай сурагчдын хүмүүж, сурлаг хүмүүжүүд бол улстай нэлээд дээгүүр байнга тогтмол ордог байсан. Өнөөдөр тус сургуулийн хамт олон 19 багш, 23 ажилтан, бага анги, байгалийн ухаан, нийгмийн ухаан гэсэн заа харгын 3 нэгдэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс тэргүүлэх зэрэгтэй багш нэг, заа харагч багш 14 буюу багш нарын 75% нь мэрэгжлийн зэрэгтэй бөгөөд ая тухтай орчинд боловсролын үйлчилгээг чанартай хүргэж, хүмүүнлэг, ардчилсан нийгэмд сурч амьдрч чадах үйс өвдөгч хөгжилтэй, авьяастай, хөгжсөн зөв Монгол иргэнийг төлөвшүүлэх нь энэ нэвсэг хамт олонны эрхэм зорилго билээ. Тус сумын цэцэрлэг нь 1964 онд хөдөлмөр нэглийг түшиж сум нэгдлийн даргын 136 дугаар захирамжаар 15 хүүхдийг хүлээн авч 3 ажилтнтай гэр цэцэрлэгээр одоогийн тархит сумын төвд анх байгуулагдсан түүхтэй. Анх эрхлэгч угшаар Мөнхийн Цэрэн лам, асрагч угшаар Төмрийн Даваадулам, Анжийн Цэнтнэр ажиллаж цэцэрлэгийн тулгын чулууг тавилцаж тархит сумын хүүхэд багчуудын өсөж хөгжих ирээдүйг суваргалсан түүхтэй юм. 1985 онд нэгдсэн халаалттай 90 хүүхдийн хүчин чадалтай яашил цэцэрлэгийн комбинат болгон өргөдөж байсан бол 2000 оноос нүүдлийн цэцэрлэгээр малчтын хүүхдийг зуны сургалтанд хамруулах болжээ. 2010 онд хичээлийн байраа засварлаж 4 бүлэг 15 ажлагчтай сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ явуулж байсан байна. 2020 оноос эрхлэгчээр бат долгоор томилогдсон ажиллаж байгаа бөгөөд 4 бүлгийн 2-оос 5 насны 100-аас 150 хүүхдийн бүртгэлтэй тогтмол үйл ажиллагаа явуулж, сумын бяцхан хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. (1964 онд тархит сумын малчид өөрсдийн гараар Улаанбуланга чулуугаар барьж 50 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, ард иргэдийн соёл урлагийн хэрэгцээ шаардлагыг хангаж ирж байна. Тухайн үед Улаанбулан нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд анхны эрхлэгч Сэдэв, кино механикч Долгор, үйлчлэгч Содон Пилжид нарын 3 хүний бүрэлдэхүүнтэй байсан байна. 1979 оноос клуб, 1991 оноос соёлын өргөө, 2000 оноос нутгийн иргэдийн хөгжлийн төв, 2009 онд соёлын төв нэртэй болсон бөгөөд 2019 оны 5 дугаар сард 250 хүний суудлал бүхий шинэ соёлын төв үе таалгаа нээж, соёл урлагийн олон талд арга хэмжээг тархит сумын ард иргэдэд үзүүлсээр иржээ. Тархит сумын соёлын төвийн дэргэд Арвайн талын уухай, Шагаан зөвлөл, тархит зөв цаг бүжгийн клуб, Номын сан, Ахмадын золбоо хамтлаг, орон нутаг судлах танхим, Ахмадыг чийржүүлэх танхим идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон сонирхолтой соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулж, сумын иргэдийг чөлөө цагаа зөв сонирхолтой өнгөрөөж хөгжих, чийрэгжих, эрүүлжих,
амьдралын зөв дадал хэв маягт сургах, соёлын өвийг хайрлан хамгаалах, хүүхэд залууст сургах, өвлүүлэн уламжлуулах, авиасын нэ хөгжүүлэх талаар үр бүтээлтэй ажиллаж байна. Нутаг хушуунда нэр утсан төгсөн борхой бүргэд хэмээх хосгүй хүчнээс эхлээд тархи цумаас төрсэн оюуны уурхай, эрдэмтэн мэргэд, төр нийгмийн зүтгэлтнүүд, зохиолчид, урлаг соёл, спортын алдартнууд, нэр алдран төгсөн малчид, тариаланч, бизнесмен гэд зон олныхан бахархал үлгэр дуурайлал болсон эрх хүмүүд олон бий. Монгол улсын эрхээ сайдагсан гиндэн, Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын хурлын депутатаар 3 удаа сонгогдож байсан Чимэд Орж, Дулумсүрэн, Монгол улсын анхны үндсэн хуулийг баталсан сум нэгдлийн дарга агсан Бавууд Орж, Монгол улсын анхны үндсэн хуулийг баталсан ардын хурлын депутат сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга агсан Төмөр Очир, төрийн хошоо шагналт урлагийн гавьяа сэтгэлтэн зохиолч Намдаг, төрийн шагналт Монгол улсын гавьяат малын эмч шинжлэх ухааны доктор профессор Базар Цэрэн, төрийн шагналт хүний гавьяат эмч Үлзий Баатар, Монгол улсын гавьяат хуульч шүүх яамны сайд агсан Жамбал Орж, Бүгд найрат Монгол ард улсын соёлын гавьяат зүтгэлтэн Сүхбаатарын одонд нэрт нэвтрүүлэгч Гончиг Жовын Чулуунбат, соёлын гавьяат зүтгэлтэн түүхийн ухааны доктор профессор Төмөр Хүлэг, соёлын гавьяат зүтгэлтэн Ориг Цэвил, урлагийн гавьяат зүтгэлтэн Нэг Цэйлбэрч Гэлэг Дандар, спортын гавьяат багш Чимэд Орж, Эренцэн Орж, морин спортын мастер гавьяат тамирчин Цэрмаа, Монгол улсын гавьяат тасгалжуулагч Магсар, Монгол улсын гавьяат тамирчин Дамлан Пүрв, Монгол улсын гавьяат уурхайчин Уул уурхай яамны сайд асан Цогбаатар, Монгол улсын гавьяат уурхайчин Инхуулд, Монгол улсын гавьяат тээвэрчин Пүрв Дорж, урлагийн гавьяат зүтгэлтэн Дорж, Монгол улсын гавьяат жүжигчин Цэрэн Дорж, Одон Чимэг, Монгол улсын гавьяат багш Амгалан, Эрдэнэ Цэцэг, Урмаа, Тавхай, Сүхбат, Сэрэнов, Монгол улсын гавьяат багш доктор Мөнх Жаргал, түүхийн ухааны доктор Ичин Норов, Монгол улсын гавьяат эмч Инх Баяр, Буниама, соёлын гавьяат зүтгэлтэн Яруу найрагч Ичин Хорлоо, Саран Туяа, хүнс хөдөө аж ахуйн яамны төрийн нэрмжгийн дарга Жамбал Цэрэн, цагдаагийн ерөнхий газрын дэл бөгөөд нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга цагдаагийн хурандаа Гамбат, зэвсэг түвшний Женж штабын урлагч дарга цэргийн хурандаа Гал Бадрах, улсын ерөнхий прокурорын туслах прокурор хууль цаазын тэргүүн зөвлөх Батболд, цагдаагийн хурандаа Мөнх Баатар, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратеги судалгааны хүрээлэнгийн төвийн дарга цэргийн хурандаа Бат Жаргал, Баянгол дүүргийн засаг даргасан Тархи цумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга цэргийн бэлтгэл дэд хурандаа Цогт Баатар, Дорногой аймгийн цагдаагийн газрын хэв журмын тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Төвшин Баяр, салбар салбартаа түүчэлэгч олон арван эрдэмтэн гавьяатуудаараа бахархан алдар шуулсаар байдаг лээ. За дарагдсан бол аав ээж маань нутгалж байсан ийм сайхан нутаг бид нарын ч гэсэн хүүхэд дах цагтаа амарч тоглож байсан ийм сайхан нутаг маань байдаг. Тэгээд энэ нутаг орноос олон сайхан эрдэмтэн мэргэд төрж гарсан байгаа. За би ч гэсэн тэднэрийнхээ бас нэг залгамж холбоо болж өөрийнхөө хувь нэмрийг оруулж явж байгаадаа баяртай байдаг. Манай нутагтаа тал яриг нүүс нутаг учраас зуны удирдлагын хурд намрын удирдлагт сайхан ийм одоо жидүүд байсан гэж би одоо санахад тэгж бодогдгийн. Тэр үед одоо тэр үеийн хүүхдүүд одоо тоглоомны хувьд ховор байлаа. Мэдээж л бид тухайн үедээ бол бага залуу настай бол одоо шууд тоглож өссөн гэж бараг тэгж хэлж болно доо. Тэр ялангуяа одоо нэгдэлд орсны дараа бол одоо сүүн завуудад манайх одоо олон жил хөр хариулж одоо байсан ийм учраас их нүүд сууд хийдэг. Ийм л одоо хөдөө нутагт өс төрсөндөө одоо би баяртай байдаг хөө. Тэгэхээр аав маань 1911 оны 11 онд Завхан аймгийн Алдар хаан сумын Доноо хүндэд богдын голын дээр төрсөн гинлээ. Тэгээд аав ээжийнхэн хамтар ой гарах настай жоохон хүүхэд өвөр ханган тараг цум дээрээ ингээд өвөр ханган тараг цумын хүн болсон. Манай хатам чинь аав нь Донор үг гэж хүн байсан. Тэр бүгд л мэднэ. Түүний аав нь Жимээ гэж хүн байсан байгаа юм.
Тэр бол угаасаа тархтай хүн, тархтай айл юм. Тэгээд явахтай автономт засгийн үед одоо манжиас тусгаарлах үед л тийш навч чад өртөө улаанд 10 айл ингэж хөөж явагдсан баг. Тэгээд завханд тэр улаастан гол дагаад 10 айлыг л ингээд л өртөө улаан төмөлчихсэн. Тэндээ байж явахдаа хадам төрсөн байгаа юм тэнд. Тэгээ жоохон өртөө улаанд байж байтал буцаагаад л нутг руу нөхөсөн. Тийм байлаа. Тэгээ буцад тархтаа ирээд хагасан тэндээ үлдсэн нөгөө эдээшээд бас нэг хэдэн жил болцсон юм да 2 3 жил. Тийм түүх байдаг юм байна лээ. 100 жилийн хойно одоо бас их төр ард түмнийхээ одоо хайр гэрчнийг авч төрдөө үүсүүлж энэ өндөр одоо төрийн дээд шагнал гавь шагнал авч байгаа нь одоо манай нутгийн багын найз нөхөд ард түм бид бүхний одоо хамтын мөтөлж бодож байна. Тэгээд за мөн өсөд төрсөн төрлөх сургууль Өвөр Хангай аймгийн Тархач сумын 100 жилийн ойн энэ сайхан он жилүүдэд энэ сайхан өндөр шагналыг авсандаа сурган хүмүүжүүлсэн бүх багш нартаа нутаг усандаа маш их галан баярлаж байгаагаа илэрхийлж байна. Тархач сумын нутагт нэн эртний үеэс хүн амьдарч байсан улмөр болох чулуун ба хүрэл, төмөр зэвсгийн үеийн дурсгалууд, хадны сүг зургууд олон бий. Гүрэмтийн халуун аршаан, хунтын гармын чулуун хөшөө, бажийн дөрвөлжин бичээс чулуу, хаттын гуйын хөшөө зэрэг нэн сонирхолтой байгалийн үдсгэлэн бүрдсэн газар олон байдаг. Мөн 10 хэр морины хөшөө, хиймэл нуур, цэцэрлэг түрээлэнгээ гадаад дотоодын аялагчдын сонирхлыг татаж амралт чөлөө цагаа өнгөрөх боломжтой бүтээн байгуулалтуудыг нэрлэж болно. Мөн Тархач сумын тал хээр говь хосоосон өргөн уудам нутагт тархсан ан амтэн, ургамал ногоо, жигүүртэн шууд хараа булааж сэтгэл баясган билээ. Эрт дээр цагт эзэн мод Чингис хаан баруун зүг дайдаар мордоод буцаж явахт нь нэгэн сан Хүлэгбаатар нь хүн дээр өвдөн энэ нутгаар дайрангахын цагт Хүлэгбаатарын бие улам хүндэрсэн байжээ. Хааны шадар дэшмлүүд энэ нутагт эгэлгүй сан аршаан эрдэм чадaltaй отож байдгийг мэдэн хаан дайлдав. Хаан их цэргэн энэ дамрааж Хүлэгбаатараа үзүүлээ. Их цэргийг энэ шар тал дээр 3 хоног саатуулан буулга хэмээн зарилга болгожээ. Отож Хүлэгбаатарыг наршаанаар 3 өдөр 3 шөнө нойр хоолгүй эмчилсний үрдэнд Хүлэгбаатарын биеийг аршиж их цэрэг тайм буцсан очиж эзэн хаандаа бараалгачээ. Хаан ихэд баярлан гайхаж отчийг дуудан ирүүлж өгөөмөр их чадaltaй отож чиний алтан 2 мотрыг чинь хөндрүүлэн мялаа хэмээн хар булган хөрмэн өгөн их замынхан энд мордсон юм гэдэг. Тэр цагаас хойш Шамдын халуун аршааныг хөрөмт нэртэй болгож отчийг өгөөмөр отож хэмээн нутгийн ардууд дуудах болсон юм. Отож насан эцлэж энэ шар талын дунд байдаг жижигхэн бор толгойг өгөөмөр хэмээн отчийн нэрээр нэрлсэн түүхтэй юм гинлээ. Өвөр Хангай аймгийн Тархач сумын нутаг дэвсгэрт байдаг хөрөмтийн халуун аршаан нь манай эртний өмнөх 3 дугаар зууны үеэс эхлэн ашиглагдаж байсан гэсэн тийм түүх номонд бичээтэй байдаг. За тэр ашиглагдаж байсан болов гэмээр доол мөр нь бол энд хүннөгийн үеийн дөрвөлжин хэрэгсүүр, дугуй хэрэгсүүр гэдэг энд 5-6 хэрэгсүүр байдгийг. За ингээд социализмын үед 1920-од оны үед Америкийн эрдэмтэд 20-од оны сүүлээр Оросын эрдэмтэд ирж энэ аршааны найрлага, шинж чанар, бусад бүх юмнуудыг судалж үзсэн байдгийг. 50-од оны үеэр манай Монголын эрдэмтэд ирж мөн энэ талын судалгаа шинжилгээний ажлуудыг хийсэн байт юм аа. За ингээд 1962 онд энд
нэгдэл дундын амралт гэж энэ төвийн бүсийн аймагуудын нэгдэлж малчдыг өвөл зунгүй одоо амрааж, эмчилж, совилж байдаг. Ийм нэг ээлжиндээ 250-аас 300 хүн авч амраадаг байсан ийм амралт байсан байгаамаа. За манай энэ амралт нь одоо 1990-ад оны өмч хөвчлөлийн үеэр хүмүүс одоо хөвчилж аваад үйл ажиллагаа нь 10-аад жил зогссны дараагаар манайх 2014 онд энэ аршааныг худалдаж аваад тэгээд үйл ажиллагаагаа эхлэн 17 оноос эхлэн явуулж байна. За энэ хугацаанд бид нэр Монгол улсын 21 аймаг бусад газруудаас ирсэн ахмад настангуудыг ахмадын хуулийн дагуу хөнгөлөлтөө үнээр амрааж шавар эмчилгээ, физик эмчилгээ, аршаанд оруулах гэх мэт эмчилгээнүүдийг хийж байна. За манай энэ халуун аршаан нь бол найрлага нь гидрокарбонат натр бүхий хөртэй ийм халуун аршаан. Хүний биеийн температурт ер нь эхийн ундраг дээрээ бол нэг 55-аас 60 градус гэж судалгаанд бичигдсэн байдгийг. Одоо бол энэ доошоо урсаад манай бассейны хавьд очихдаа бол хүний биеийн температурт нийцсэн ийм шууд ороход тийм сайхан аршаан байгаа. За энэ доор бол одоо ингээд уудаг, хүртдэг 8-9 төрлийн аршаан байна. Зүрх, хилэг, бөөр, харшил, нүүдэг гэх мэтчлэнгээр. За энэ аршаануудаас ахмад настангууд маань ууж хүртэж эмчилгээндээ хэрэгэлдэг. Ирсэн амрагч нар бол манай энэ амралтанд маш их ам сайтай байдаг. Аршааны хүний биед нөлөөлж байгаа нөлөөлөл одоо нийцж байгаа байдлын төрт бол бүх хүмүүсүүд их хөшчүүл бол маш ам сайтай байдаг юм аа. Тархи цумын маань хөгжлийн ирээдүйг бол аялал жуулчлал гэж одоо энэ нутгийн ард түмэн, нутгийн удирдлагууд бас ингэж одоо бодлогоо тодорхойлж явдаг. Тэгээд энэ 55-аас 56 градусын халуунтай хөрөмтийн халуун аршаамыг энэ сумын нутагт байдаг. Тэгээд энэ аршаам маань бас их олон жилийн өмнөөс хамгийн одоо эртний бүр хүннийгүй өмнөөс үеэс гэж ашиглаж энэ хүмүүс бас өвчин юмдаа ашиглаж илааршиж ингэж ирсэн гэсэн ийм түүхтэй ийм аршаан одоо байдаг. Тархи цумын нэрийн хуудас болсон хөрөмтийн халуун аршаан нь өнөө эртнээс ардын уламжлалт эмчилгээ сувилгаанд нутгийн зон олон төдийгүй хаад ноёд ашиг тусыг хүртэж ирсэн хөхөрт ус төрөгч ихтэй аршаа юм. Хөрөмтийн халуун аршааныг дотор мэдрэл, арьс, үе мөчний өвчнүүдийг ангаахад энэ тустай болохыг орчин цагийн шинжлэх ухааны эрдэмтэд олон удаагийн судалгаа шинжилгээгээр нотолсны үндсэн дээр уг халуун аршааныг түшиглэн 1960 онд хөрөмт аршаан сувилыг байгуулж нэгдэл дундын сувилал болгон ард иргэдэд үйлчилж байна. Тус бүрдээ ундрахтай 13 төрлийн халуун аршаан бүхий сувилийн газарт өнөөдөр газар газраас сувилуулагчид зарим ирэх болжээ. Тархи цумын ард иргэд өвөг дээдсийн үеэс дахиж ирсэн тахилгт уул нь халахын 5 овооны нэг хангайн овоо. Шүтэн дээдэлдэг уул нь авзаг хайрхан юм. Авзаг хайрхныг хард усын совдогтой хангал хайнаг шинжтэй гэлцдэг бөгөөд эдээний дээд арих өргөдөг. За яагаад энэ ав хайрхан нэг одоо нутгийн ардууд ингэж хүндэтгэн бишир шүтдэг байгвал энэ хайрхан бол Чингис хааны түүх намтартай холбоотой. За мөн одоо Чингис хааны шадар цэрэг Авзаг баатартай одоо холбоотой. Ийм учраас энийг одоо бичрэн шүтээ дээдж явдаг юм аа. Авзаг баатар нутглоос хойш энийг одоо Авзаг хайрхан гэдэг ийм нэртэй болсон ийм түүхтэй. Ав хайрхан бол одоо нутгийнхаа хүүхдүүдийг холчвоо ойрчвоо явахт нь одоо түүнийг дэмжиж тусалж ажил амьдралын одоо өөдрөг байхад одоо яадаг учраас нутгийн ард түмэд энэ одоо шүтдэг. Одоо ч энэ хайрхны югаар манай энэ 10-ын талд одоо хээр цэвэн хээр адуутай одоо 10-гаар хээр одоо хурдмар төрүүлжсэн. Тэрний удмаар одоо энэ нутгаас бол олон удаа адуутай адуучид, уяачид, хурдан хөлгүүд одоо төрчихсөн ийм түүхтэй. Алс газар явах нутгийн хүмүүс хайрхны чулуунаас авч явдаг заншилтай бөгөөд харь нутагт яваа нутгийн хүмүүсээ өмөөрөө хамгаалдаг хэмээн шүтэн биширдэг. Нутгийнхан аавын нөмөр шиг түшигтэй энэ сайхан хайрхнаа
аав хайхан хэмээн хүндлэн дээдэлдэг. Дарагт сум эрт үеэс уран сэлбэрчдэрээ алдартай нүдний ур, ухааны ур, гарын ур нийлж хэдэн үе дамжин эдлэгээ даах тансаг чамын сэлбэрийг урлах эрдэм ухаанаа нутгийн урчууд үе залгуулан гэрийн шав сургалтаар өвлүүлэн иржээ. Тэдний томоохон төлөөлөл бол урлагийн гавьяа зүтгэлтэн дамбын гэлэг дандар. Түүний зааны яс, зандан модон дээр сэлсэн уран тансаг сэлбэрийн бүтээлийн дээжс Уурхангай аймгийн орон нутгийн музей, Оросын холбооны улсын Москва, Санкт-Петербургийн музей, Аврорын музейн танхимд үнэт өв болон хадгалагдж байна. Тэрээр маршал Хорлоогийн Чавесангийн захиалгаар гадаадын зочид төлөөлөгчдөд бэлгэлэх чам бэлгийг сэлдэг байсан агаад маршалын сэлбэр чимээн алдаршжээ. Өдгөө энэ уламжлалыг хадгалан тархит сумын урчууд хараа булаам уран сэлбэрээ уралсаар хойч үедээ өвлүүлэн үлдээхээр шамдан ажилласаар байна. Намайг жоохон багч одоо хөсчүүл мундаг улсууд байдаг байлаа гэж одоо зохицох басна мэддэг. За миний хувьд бол яг ингээд сургуульд ерөнхий улс сурлынхаа сургуульд технологийн багшаар ажилладаг. Тэгээ хүүхдүүд шавнартаа зураг, за модоор сэлбэрлэх, сэлбэр. За энэ талаас нь ерөнхийд нэг жоохон түлхүү оруултыг. Дарагт сум нутаг усандаа домог улан яригдсан борхой бүргэд, бандарслан, цэмбэл заан, цоодол заан, улсын начин пансан, дасцэв, сосор барам, санг сүрэн зэрэг хос хүй хүчнүүдийн өлгийн нутаг юм. Нутгийн бөхчүүд наадам зодголохын өмнө бүхийн овоондоо ирж хиймрөө сэргэн адис авч өргөл өргөн морддох нь эртний уламжлал байна. За манай нодоос төрж гисэн 12-ын Бандаслан гэж хүн 1924 онд 10 засгийн отхон наадамд одоо төрүүлж ийсэн. Тэрний 100 жил за сумын маань 100 жилээ бас давхцж байгаа ийм бас түүхэн он жилүүд болж байна. За энэ одоо зохионы маань бол одоо домог түүх нь бол энэ нутагт одоо ажиллаж амьдарч байсан домог түүх одоо ижилгүй их ярданхайтай тийм борхой гэдэг хүний одоо эдэн одоо ямааныхаараа шидсэн гэсэн домог түүхтэй зохио байгаамаа. Тэгээд энэ зохиог бол дараа гүшөөний бөхчүүд үеийн үед одоо үеийн бөхчүүд хөндлөн дээдэж сүслэн биширж одоо өнөөдрийг хүрсэн. Одоо хөдөө ер нь мал атуу таарыг насчилсан да энийг сэргэжсэн тавиасны зэрэг дээрээ сэргийн асан болоо аймагтаа 5 төрөлдөө тэгээд асфальтын мастер самбавын мастер оксана зүүн жилийн хаанаас ачхвайдаа дарсамын ментурья хэмжээний мастер Монгол улсын чинь жаргал сайхны чулуу тэгээд нэгдлүүлгийн хэмжээний мастер улсын чинь олон сайхан багшууд нэгдлүүлгийн тэрээр сайн оны дэлхийн аваргын мөнгөн медальт Монголын өвний аварга насан туршид залуучууд өсвөрийн 3 ангиллын Азийн аваргын мөнгөн медаль, дэлхийн залуучдын аваргын мөнгөн медаль, Кыргызын гран-пригийн мөнгөн медаль, Аз төвийн аваргын хошоо урд медаль, Иван Герегийн болоод Түрлихааны гран-пригийн урд медаль, Хүч спортроо хасуу мегаватт компани, Термоэнержи компани нэмэрчин олон улсын хэмжээний мастерын сагны дэлгэрмаа. Тархит сумын уугуул, чөлөө төвхийн олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин инх сайхны дэлгэрмаа. Тэрээр оюутан залуучуудын дэлхийн аварга шалруулах тэмцээний алт мөнгө хүрэл
Насан туршидын улсын аврах шалруулах тэмцээний алтан мөнгө хүрэл медаль, насан туршидын дэлхийн аврах шалруулах тэмцээний мөнгө хүрэл, 19-р зуны Азийн наадмын хүрэл медаль хүртсэн амжилтаараа чөлөөт бүхэн ертөнцөөр цахиур хагалж дэлхийн хоёрт эрэмлэгдэх чансаатай тамирчин болжээ. Энэ нутгаас өнөөдөр Монгол улсын гавьяа тамирчин Дамлан Пүрэв, спортын мастер буян тогтох, цэрэн домдов, цэрэн нэдмэд, олон улсын хэмжээний мастер Аз Зая нарын нэр алдартай тамирчид олноороо төрөн гарчээ. Тэдний залуу хойч үеч бэлтгэгдэн бойжиж байна. Өнөөдөр зааланд хөлсөө урсган шаргуу хичээлэх хүүхэд залуусын дундаас хожимо тархи нутгийнхаа сүү олдрыг дуурсгасан тамирчид төрөн гарах нь дамжиггүй лээ. Тархи цумынхаа бас спортын анхны гавьяат золтон болсондоо бас баяртай байдаг. Яг тархи цумын маань Монгол нутгийн маань 100 жилийн одоо тохиогч жагаад бид бүхэн бас баяртай байгаа. Миний хувьд бол одоо тэгээд одоогоор хүүхд тамирчдтайгаа өөрөө бэлтгэлээ тамирчтай бэлтгэл сургуулийн нэг залуучуудтайгаа бас хамтраад хөгжүүлэх маягтай бэлтгэл сургуультаа хийгээд явж байна. Өөрөнгө аймаг тэр дундаа тархи цум хурдан удмын хүлэгмөрт Эрдэм ухаан төгс уяачдараа нэн алдартай. Алдарт арваа хээрийн тал, 10 гэр хээрийн домог. Газар-газрын уяачдыг зорин очдог морины цогцлбор хөшөөг Монгол даяараа андахгүй мэд. Монгол адууны өв соёлоороо дамжуулан малч удмын ухаан, Монголын өв соёл, Монгол дархлааг дархалж яваа хүмүүс бол уяачд юм. Өөрөнгө аймгийн тархи цумын арваа хээрийн хурд морин спорт уяачдын холбоо 2003 онд байгуулагдсан бөгөөд 2023 онд түүхт 20 жилийн ойгоо нутгийн зон олонтойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Удамд хурдан хүлэг, ухаант мэрэгэн уяачдын өвийг нэр төртэйгээр залгамжилж авчирсан тархи цумын арваа хээрийн хурд Монголын морин спорт уяачдын холбооны уяачид шандас хурдан хүлгээрээ улс бүсийн томоохон наадмуудад амжилт үзүүлж олон алдарт уяачдыг үлгийдэн авчээ. Тэдний дундаас улсын алдарт уяач Самдан Дорж, Жигжид Сүрэн, морин спортын гавьяа тамирчин Цэрмаа, морин спортын мастер Даваад Орж, Урт насан, аймгийн алдарт адууч улсын авраг уурагч Цэрэн Пүрэв, улсын уран уурагч Цоодлын Ерэнтэй, аймгийн алдарт уяач Галсан тогтох Пүрэв Сүрэн, Инх Баатар, Алтан гэрэл нар төрөн гарсан юм. Арван тал авцаг хайрхан, аргуур хайрмороор агуулсан тархи нутгийн зонголондоо түүх 100 жилийн аймгийн өргөн төвшүүлье. 10 хэрэг хурд морин спорт уяачтай холбоо маань нэг бүртгэлтэй 160 гаруй уяачдаг байдаг. Эдгээр уяачтаас одоогийн байдлаар бол Монгол улсын алдарт уяач 3, аймгийн алдарт уяач 42, сумын алдарт уяач 93 төрөн гараад байгаа. Мөн нийслэлийн алдарт уяач 1 төрөн гарсан байна. Ийм одоо сарван баялаг түүхтэй хурдан уртцүүлгээр алдартай ийм өлгийн нутаг байгаамаа. Манай бас сайн байчихсан маа. Тэр үед улсын алдарт цалин боловдгүй байсан юм байна. Би бол дээр үшиг газрын 30-аад гаруй километр тавьдаг байсан юм байна. Миний мөр үйж явах үед бол тэгээ тавил яад ялийн үчин үзэн газрын сонгомар санагтай. Гадуун дээр өглөөр тусаад гадуун дээр ягаад мөрөө өсөж мөрөө гөвчгаа юу гэдгийг харж явах нь хамгийн гоё байдаг. Ерөөс мөрний их хөлсийг өртөө авд ярах өглөөрөө авах чинь шон андаа юм байл ерөөс. Мөр ойна гэдэг бас өвсөйлөө бас атгалаад өвсөйлөө бас түгээгээд ерөнхийдөө мөр ойна гэдэг Монгол хүний бас бахархалтай сайхан. Өрөнгө аймагт бас улсын бүс болоод ингээ харж явахад хээр мөр бас их сайхан айраг төрөө авдаг. Тэгээд энэ өгдөөцүүд бас сайхан эрдэм яваа өрөвдөөд. Одоо ер нь унаач хөвгтөч их сайн юу болох юм бэ штэ. Уяач нар. Тэгээ одоо манай залуучууд энэ хөдөө нэг бас их моринд орж байна. Морины бас энэ шинэ цагаан адуунууд бас өртөг мөх өндөр болж байна. Тэгээд одоо бас Монгол мороор энэ хөдөө нэг авралт болов. Бас их сайхан юм. Тархи нутаг бас тэр 10 хэрээрээ гэдэг юм уу. Ер нь их морид нь хурдан шүү энэ. Улсын баяр наадам
Энэ ургаа дааж гэсэн тархсан байваач нар энэ ихэнх дийлж оролдсон шүү. Тэгээ 100 жилдээ бас их мөр дөрвөл гэсэн юм байна. Би бас нэг их мөрийн байлах тийм юутай байгаа. Тэгээд их мөрөө байлнаа бас. Уранга аймгийн тархи цумаас сум орон нутаг аймагтай төдийгүй улсад ажил үйлсээрээ олон танигдсан олон компани, бизнес эрхлэгчид бий. Тэдний нэгэн томоохон төлөөлөл бол Хангамж групп компаниг үүсгэн байгуулагч Батхуй. Тэрээр барилга, халаалт, дулаан, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд түүний үүсгэн байгуулсан Уранга аймгийн худалдааны төвд 400 гаруй хүн худалдаа үйлчилгээ явуулж байна. Мөн Хангамж групп нь улсын төсвөөр тархи цумын засаг даргын тамгын газрын шинэ байрыг барьж ойн өмнө хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Далайн түвшнээс дээш 1200-аас 2000 м дөрвөгдсөн хангай нурууны өвөр тал хээрийн бүсэд багтдаг. Мал аж ахуй болон газар тариалан эрхлэх боломжтой. Тиймээс тархи цумын ард иргэд уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхэлж 5 хушуу малаа 5 төрөлд нь өсгөн үржүүлж ашиг шимээр нь амьдрахаас гадна газар тариалан, хүлэмжийн аж ахуй, өрхийн үйлдвэрлэл эрхэж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн төлөө дор бүрнээ хичээн хөдөлмөрлөж байна. Тэдний нэг нь 10 төрүү хоршоо. Тэд төмөс, хүнсийн ногоо, хүлэмжийн тариалан эрхэлж, ургац царин, урам зориг дүүрэн байна. Тархи цум жилд 28.1 га орчимд талбайн төмөс тариалж, 338.8 тонн ургац, 10.1 гад хүнсийн ногоо тариалж, 89 тонн ургац хураан авч, үзүүлэлтээр аймгийн хэмжээнд 3-т орж байна. Тархи цумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулж, жил бүр уугуул суугуул настан буурлуудаа хүндэтгэл үзүүлэх, сар шинийн золголт, шинэ жилийн арга хэмжээ, төгсөгчдийн нэрэмжит спортын тэмцээн уралдааныг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн. Үүний үр дүнд ахмад буурлуудынхаа сургаал үгийг сонсож, хойч үедээ өвлүүлэн үлдээх, тархи цумаас төрсэн алдарсан сууднуудаа алдаршуулах, уугуул суугуул тархи цумынхаа хүчийг нэгтгэн сум орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах олон бүтээлч ажил хийгдээд байна. Мөн авраг малчдын зөвлөгөөн 150 хүний хамруулсан ман лайлагч эмэгтэйчүүдийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж, тархи цумын багийн дарга, сумын удирдлагууд болон байгууллагуудын удирдлагуудыг Дорногов аймгийн Хамрын хий дээр аялуулж, Монгол улсын жишг сум Дундгов аймгийн 3 сайхан сумтай танилцуулж, турших судлуулах ажлыг зохион байгуулжээ. Түүнчлэн энэ бүх сайхан санаачлаг, бүтээлч ажлууд нь төр жусан нутгаа гих чин сэтгэл, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл дээр бий болдог нь гарцаагүй юм а. Одоо бидний энэ сайхан зогсож байгаа бол одоо миний бага нас мань тоглож өссөн дэрсээ чагнуур хийгээл чулуугаар машин хийгээл ингэ тоглож байсан ийм сайхан нутаг. Тэгээ бидний энэ ард байгаа энэ хайрхан бол одоо ноён хайрхан энэ одоо ингэ сайхан дайргийн гол булгийн гизэг гээд миний ээжийн бас төрсөн нутаг болохоор энэ одоо урагшаа эндээс нь 20 км байдаг булаг хайрхан гээд хайрхан байдаг. Тэгээд одоо энэ алтан тал гээд энэ сайхан нутагаараа бол одоо бид бүхэн бахархдаг. Манай Улаанбаатар хотод байгаа нутгийн зөвлөлийн маань бас төлөвлөгөө гаргаад тэгээ сумын удирдлагуудтай хамтран бэлтгэл ажлыг одоо ханган ажиллуулж байгаа. Сумынхаа одоо төвийг бол бид нар бас нэг сайхан оршин үеийн шийдэл өгөх ийм одоо сум болгож хөгжүүлэхийн төлөө сумын одоо иргэд өөрсдийнхөө оролцоод байгаа энэ асуудлаа шийдэхийн төлөө ингэж ажиллаж байна. За мөн одоо багийн дарга нарыг бас бид нар Дорногов аймаг энэ одоо туршлага Баянгол дүүргийн туршлага энэ одоо төрийн байгууллагуудын туршлагуудыг бас үзэж санаа оноо авах ийм зорилгоор бас ингэж ажиллаж ирлээ. За түүх 100 жилийнхаа ойг тохиолдуулан тархи цумынхаа уугуул, суугуул, эрдэмтэн мэргэд нутгийн сайхан ахан дүүс ард түмэндээ 100 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Аавын мөр мэт түшигтэй, ээжийн энгэр мэт дулаахан авцаг хайрхныхаа нүмерд тархи нутгийн зон олон ийхүү хойч үедээ хүүрнэх баялаг түүхийг бичиж тал дүүрэн малаа бэлчээн тарга айргаан бялхуулан бүтээн байгуулж хүсэж тэмүүлж сурч өсөн дэвжиж хөгжлөөд урагшилсаар байна. Өвөг дээдэс минь бидэнд өв уламжлал нэн сонирхолтой баялаг түүх өргөн уудам нутаг ажиллаж хичээнгүй зан чанарыг
хүсэл мөрөөдөлтэйг өвлүүлэн үлдээжээ. Харин хойч үеийн хүүхэд залуус бид өнгөрсөн түүхийн алдаа оноон дээр шин зууны түүхийг бичгээр шинэхэн хуудсыг дэлгэж байна. Дээдлэн сүсгэлдэг авзах хайрхан уул минь биднийг өн мөнхөд ивэж явгээ. Тархт нутгийн зон олны үлми бат мэлми тунгалаг үйл сарван байж шин зуунда хөгжлийн манлайд хүрэх болтугай. Ушиг наммиги тады